Шүүхийн ерөнхий зөвлөл үзүүлж байна. Иргэн та манай шүүхийн төрөлцөө архиваас лавлага авахдаа шүүхийн төрөлцөө архивд хандсан хүсэлт, иргэний биеийн байцаалтын хуулбар, архивын хураанч зүйлсэн баримт, хэрвээ аж ахуйн нэгж байгууллага бол албан бичиг, улсын бүртгэлийн гэрчлэгээний хуулбар, мөн архивын хураанч зүйлсэн баримт авчирч манай шүүхийн төрөлцөө архиваас лавлага авнаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2015 оны 55 дугаар тогтолцоолоор шүүхийн төрөлцөө архив байгуулах шийдвэр гарч 2016 оны 1 сарын 1-ээс эхлэн үйл ажиллагаа явуулж байна. Тус архив нь иргэн захиргааны иргэн шүүгээр шийдвэрлэгдсэн баярг баримтуудыг нэгдүгээр төвлөрүүлэн хадгалдаг, архивын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавих, архивын салбар архивыг мэргэжил арга зүйгээр хангах, архивчдыг сургах, давтан сургах, мэргэжшүүлэх, иргэд байгууллага аж ахуйн нэгжид архивын үйлчилгээ үзүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэн ажилладаг. Шүүхийн төрөлцсөн архиваас дараах үйлчилгээнүүдийг бол иргэд байгууллагад үзүүлдэг. Энд бол тодорхой лавлага гаргах, гүйцэтгэх хуцсны бүртгэлээс шүүлт хийх, ажилласан жил тогтоосон шүүхийн шийдвэрүүдийг хулбарлан олгох, болон хэрэгтэй танилцуулах, эрдэм шинжилгээний зорилгоор шүүхийн архивын баримттай иргэдийг танилцуулах энэ үйл ажиллагаануудыг явуулдаг. Манай хамт олон шүүхэд иргэдийн үйлчилгээг ойртуулах, үүднээс шинэлэг бүтээгдэхүүнүүдийг архивын үйлчилгээ нэвтрүүлэн иргэдийн архиваас үйлчилгээ авах хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байна.